Зөвхөн хосуудыг алдаг алуурч hard eyes гинэ. Let's go. Баян намсраг дэдэлья. Stop. Хараал үг хэлээд байна да. За, ер нь та нар аим шиг кино үзэхдээ хэрвээ би энэ кинон дотор байсан бол амьд үлдэхгүй байсан болов яах байсан бол гэж одоо тэгж боддгоо ер нь. Тэгмээ өнөөдрийн сонсож байгаа киноны ертөнцид бол Мануси ихэнх нь амьд үлдэн заяа. Яг тэгэхээр алуурч нь ерөөсөө ганц би сингл хүмүүсийг яг үндсэн байгаа болгож онилж тоож алдаггүй. Эсвэргээрээ яг Валентины өдрөөр янзын сайхан аз жаргалтай хөөрхөн хосуудыг байгаа болгож алдаг тийм алуурчтай кино байгаа. 2025 оны 2 сарын 7-нд нээлттэйсэн найруулагч Жош Рубны кино болохоор ерөөдөө бол яг л өнөөхтэй классик нэг сүртэй алуурчтай тэрнээс гол дөрүүд маань зугатааж алуулахгүй хичээдэг survival horror кино мэт харагдчихэж болох ч гэсэн нэг маш том ялгарх юм байгаа нь romance буюу хайр дурлалын элемент нь хэдий яг тэ айгүй хэрцгий алгуудтай slasher horror киноч гэсэндээ яг тэ нэгэн зэрэг нэг тийм хөөрхөн хайрын түүхтэй романтик кино байгаад байгаа байхгүй юу? Жагаан энэ зураг авалт мавалтан тэгээ ямар гоё юм бэ? Нарчил та ийм царайлаг аим шиг кино байдаг ч баг шиг тэ. Ямар ч үсэн эмэгтэйдээ гэрлэх санал тавьж байгаа юм байна лээ. Тэрийг нь гэрэл зургийн альсанд буулгах үүрэгтэй зурагч ах хүн яана sorry гэрэл зөхөө зураг авч чадсангүй чи бүгжөө буцааж аваад дахиад нэг өгчихөө гэж наадаг. Пиц. Та. Оо. Сүд үсгүн маань алуурчнаас зугатааж гүүж хагаад сүлдээ нэг security guy-тай таарч чадсан ч гэсэн тэр нь ч гэсэн алуулдгийн. Тэгээд уг нь бол энэ алуурчин ерөөсөө хосуудыг л онилоод single хүмүүсийг алддаггүй гэсэн штэ. Гэтэ онилцсан байгаа хосоо алах гэж оролдох замд нь саад болж байгаа хүмүүсийг бол single байсан ч дураараа сайхан алддгийн байна лээ. Тэгэхээр энэ кино дотор амьд үлд яг гэвэл single байхаас гадна хүний эрэхт хошуу дүрдэггүй байх хэрэгтэй л гэсэн үг. Ямар ч үсгүн маань сүлдээ нэг юм ядалгааны төхөөрөмж шиг юмд ороод нуугдсан сууж сэн чинь угаад нэг ийм юмд орж нуугдаад ахав тэ. Угаасаа ядалгааны төхөөрөмжтэй ядалуул сайхан өгдөг. За тэгээд энэ зүрхнүүдэд алуурчин маань харагдаж байна. Маскныхын дизайн мэдээж айгуу дайжгүй. Тэгээд энэ маскын дизайн хийсэн Тони Гарднер гэж артист болохоор миний өмнө бичлэг хийж исэн Торуулыг Killer киноны алуурчны маскыг завас Мануси ичнээ танилцуулсан Happy Death Day киноны алуурчны маскыг хийж исэн байлээ. Энэ зүрхнүүдийн маск нь бол надад бас айгуу зөвүүн айгуу гоё санагдаад байгаа. Ямар ч тач зүрхнүүдэд маань угаасаа сүүлийн 2 жилийн Валентинаар дараалаад эхний жилээ Бостон хотод баахан осуудыг алснаа. 2 дахь жилээ Филадельфи хотод бас баахан осуудыг алаад аялаа аллах хийгээд явцсан байгаа байхгүй юу? Энэ жил аль хотыг сонгож аялаа өргөжлүүлэхийг нь чөтгөр бөөмөд гэж л хэлж болохгүй. Угаасаа гол дүрийн охины маань байгаа хот буюу Сиэтл дээр нь штэ тэ. Гол дүрийн охин Айлын маань саяхан найз залуугаасаа салаад одоо хүртэл бас тэ яг бүрэн мартаж амжаагүй move on хийж чадаагүй жоохоо эморалтойгоо яваа охин байхгүй юу? Валентины өдрөө ганцаархнаа өнгөрөөхөндөө гэж кофе шопод нэг J гэж үүнэн сайхан залуутай тараадгал. Хөөе. Тэгээ Валентин ч нөгөө нэг өгсөн ламын баяр өдөр штэ. Тэ? А тэгэнгүүт Америкт, Европт ч гэсэн яг тэрүүгээрээ ингэж явдаг юм уу? Эсвэл Европ, Америкт арай өөр юм болдог юм уу? Яа тийм. Вот энэ бүр амар сонирхолтой санагчлаа. Тэр өгдөг лам нь Аз үс юм уу? Европ, Америк байсан юм уу? Тэр юу болсон юм? Юу нь яасан юм? Юу нь яагаад байгаа та нар? Нэр яадаг юм бол Яг уу хамгийн сонин нь J бүр яг айлыг нь захиалдаг шиг Obvious-ны сүйдээ 2 албаг зөгийн балтай нэг шилжүүлтэй мөстэй американо захиалдаг байж тааруул яг уу хэсэг хөөрхөн яриа хөдөлцөж зогсож могсоод chemistry энтер айгүй хөөрхөн байж магаад айлыг нь найз нь Instagram энтрийг нь аваач гэд дохиод ах чинь унсан юм авах гэж тонгоохтой мөргөлдөөд тэрэндээ бандсандаа айлыг шууд үргэлжлүүлж танилцлгүй гараагүй ч тий. За тэр нууцаар 20 мэдээс лам байсан. Тэр нь тэгээ хаанахын лам байсан бэ? Аз лам байгаагүй юм уу?
Яг уу Алиман нэг юм Crystal Ken гэж өнөөдөр эдлийн брендэд маркетингийн менежерээр ажилладаг юм байлээ л дээ. Даанч яг энэ жилийн Валентиныхын коллекц дээр ажиллахдаа нэг юм үхэл биднийг салгах хүртэл гэсэн концепттэй шал балай телевизийн сурталчилгаа санаачилж хийгээд тэрний ажилтны угаасаа Валентины цуврал алуурчин байгаад байгаа үед айгүй цаг үе олоогүй мэдрэмжгүй байж болшгүй шийт байгаа штэ тий. Боо хүмүүст баахан шүүмжлүүлсэн байдгийн ийм хийж цацсныхаа төлөө дарагдаа үхтлээ загнуулаад ажилласаа халагдахтаа тулцсан байлгүй яах вэ? Гэтэ яах вэ? Гэрээнд дуусгараа болоогүй байгаа болохоор шинээр авчирсан маркетингийн үнийхэн доор орж ажиллаад дахиад нэг коллекцийн кампайн дээр ажиллах юм байл. Шинээр ирж байгаа маркетингийн хүн нь хингэж өдөр кофе шопт таралдсан сайхан залуу Жэй. За LJ 2 ер нь бол ингээд одоо ажиллаж болчихж байгаа шүү дээ. Тэгээд оройн нэг газар уулзаж ажлын санаануудаа ярилцахаар тохирдгийн. За ингээд ийм болж байхад өнөөх киноны эхлэлд болдог аллагын иргэн газар дээр хэргийг дааж авсан хоёр мөрдөгч буюу Женин Шоу болон Зиг Хопс нар ирж идэг. Женин Шоуын дүрд мэдээж галзуурд франчайзын Мияд тоглодгоор алдартай Jordan Brewster тоглосон болол Зиг Хопсын дүрд эдсэн хязгаар буюу Final Destination-ийн 1-р анги дээр Alex тоглож жүжигчин тоглосон байлээ. Тэр ирж бас яг зүрхэн үдтэй хийсэн алга гэдэг бүрэн итгэж өгөхгүй байсан ч гэсэн нөгөө нэг алуулдаг зурагчны камернаас нь ийм зураг олдсноор зүрхэнүүдэд алуурчин энэ жилийн Валентинаар Сиатлд иржээ гэдэг нь аль бие ёсоор тодорхой болж байгаа маа. Ямар ч тач Алиман оройн нөгөө Жэйтэй уулзаж ажил ярихаар тохирсон газараа очиход ягаад чин Жэй бүр яг хосуудын оройн зоог маягийн нэг амар сонир романтик газар айгүй фэнси газар сонгоцсон байгаас гадна өөрөө эрэхтэй ингээд бүр яг болзоон дэрж байгаа юм шиг хослол тэр өмсөө түрээд ирдэг. Алид угаасаа Жэй таалагдаад байгаа шүү дээ. Тэгээд яаж итэл Жэй бас айгүй мэдрэмжтэй юу ярьж догдол үүсэх юм тэрэ мэддэг. Ер нь л айгүй дажгүй залуу болж таардгийг. Улмаар манай хоёр янз бүрийн сууж байгаа сүулдэ яг хайр дурлалын сэдврүү орсон чинь Али угаасаа салаад удаагүй байгаа болохоор хайр гэж байдаггүй юм. Бүгдээрээ л хизээ нэгэн цагт салжил тараа. Эсвэл зүгээр таарч тохирохгүй байсан ч төрүүлсэн хүүхдийнхээ төлөө шүдэ зугаад хамтдаа байдаг энэ төргээд айхтар юм ярахт нь Жэй чамайг хэн нэгэн их л айхтар шархлуулж дээ гэд уурын өргөчлгөө яах вэ? Айли шууд чи намайг мэдэхгүй. Чи хэн болцоход намайг өнгөцгөө харснараа дүгнээд байгаа энэ төргээд уур амьсгал эвдэрснээр Жэй за өнөөдөр ажил ярихад тохиромжгүй юм шиг байна. Хоёулаа дараа уулзалтыг гараа явнаа. Айли нэт л ухаараа дараас нь гарч уучлалгүй үеэр Айлигийн экс нь шинэ найз охинтойгоо явж идэг. Тэгээд Айли шууд бандсандаа ч гэх юм уу сингл байгаа гэдгээ мэддүүлэхгүй тулд эксийн нүдэн дээр Жэйг хүнсээ тавдгийн. Үргэлжлүүлээд шууд Жэйтэй хамт таксинд нь сунгуудаа дахиж нэг удаа уучлал гуугаад гэрийнхээ гадаа буухад яалтчгүй л өнөөдөр Айлигийн час өдөр юм байлээ чаваас гэрийнхээ түлхүүрийг алга болгоцсон байдаг. Жэй тэгээд сайхан сэтгэл гаргаал таксинаасаа бууж очингуудаа хаалганыхын шилийг хагалж өгдөг ч гэсэн өөрөө гараа зүсцэн л байдаг л да. Мэдээж Айлиг гэртээ оруулаад гарыг нь кэрлж өгч байгаа. Сайста гой зочлоо. Хинц гой зочлоо. Тэгээд Айли шууд хэлж байгаа байхгүй чи хосуудыг л алдаг үсттэй бид хоёр хосууд биш штэ өнөөдөр л танилцсан энэ төргээд дааж тэгээд зүрхэн үдэт мэн зогсдгүй юм л та хөөж жогоод нэг балгасан дотор баахан ноцолдсны эцэст Жэй тархиараа савж ухаалдаад Айли зүхтаа чаддгийг Жэйг алуурч байсан гэж бодоодсон юм штэ. Ёо Ингиж нэг юм Али аврагдахаас гадна Шоу Хопс хоёр үрээд ирсэн байлээ. Тэгснээ ягаад чи манай Жэйг зүрхэн нүдэт гэж ойлгоо барьцсан байдаг байхгүй юу? Дээрээс нь бас Жэй Алид амар гомдсон байлээ өөрх юм. Чи яаж намайг ганцаар ингэ үлдээгээ зүхтаа чадчихна энэ төр гэд өөрхөн гоморхоод байдаг. Али шууд хэлж байгаа штэ Жэй алуурчин биш ээ. Бид хоёр оройчонго хамт байсан энэ төр гэд даанч Жэйг цагдаа нар олоход манай нөгөө зүрхэн нүдтэй маскыг зүүцсэн. Завс дээрээс нөгөө харавдаг бууг нь үрдэлсэн байдалтай олдсон юм байлээ.
Тэгэхээр Hobbs хоёр Jay-г зүрхэн үдтэй хамтран ажиллаж явах одоо тийм хамтран ажиллаж байсан хамсаатан байх магадлалтай гэж сэжиглэж байгаа гэсэн үг. Зүгээр ч нэг хоосон сэжиглэл бол бас биш л тий. Эхлэлд гардаг аллагын хэргийн газар дээрээс олдсон нэг хурмын бөгжин дээр JS гэсэн үсэг сэлэтэй байсан бөгөөд манай хүний бүтэн нэр нь Jay Simmons болж таардгаас гадна түрүү жил зүрхэн үдэд Бостонд аллагуудаа игээд яг аллага нь болж явах үед Jay Бостонд ажиллаар явж исэн болж таарж байгаа юм. Тэрний өмнө жилч гэсэн Филадельфиад зүрхэн үдэд аллагуудаа игээд яг тэр үеэр нь дахиад Jay Филадельфиад ажиллаар явж исэн юм байлээ. Тэгэхээр нэг бол маш сонин тохиолдол эсвэл Jay тэр зүрхэн үдэд алуурчаан гэдэг нь үнэн гэсэн үг шүү дээ. Тэгээ хамгийн гол нь сая тэгээд тэр зүрхэн үд чинь хоёр хөөгöd байгаагүй юм уу? Зүрхэн үд чинь Jay-г тархиар нь савдлан зөхиод байгаагүй юм аа? Мэдээж Jay-г алуурчин гэдэгт нь итгэхгүй байгаа. Байцаалт өгж байгаа цаадагийн хэлцээр нэрчгээл гаргаж авахын тулд чадхаараа л хичээсэн байж байдаг. Удалгүй яагаад ч юм цаагдагийн эсгийнхэн тоог тэр чигээрээ сайхан тасраад тассан үн нугасаа ойлгомжтой зүрхэнүүдэд штэ. Ресепшн дээр суудаг цаагдааг нь алаад дараа нь бүр өнөг Hobbs мөрдөгч юм байна. Олуулаа юм болоо. Утгаа зогоод алаад тахлоо. Хамгийн сүүлд нь гол бай дээрээ буюу Jay дээр ирж байгаа юм. Тэгээ за манай хоёр зүхтааж явсаар байгаад машинтай кино театр дээр үрээд ирдэг байхгүй юу? Ядагч л байсан явсаар нэг согтуу усын машинд орж нуугдахад зүрхэнүүдэд маань тэр хоёрыг олж чадахгүй нэлээ юм болохоос гадна эцэст нэг юм тэр хоёр хэсэг тайвшраад нэгэнтэйгээ буу алд суух боломж нь үүсэж байгаа. Ерөнхийдөө бол манай хоёр хоёулаа нэг тийм хайр дурлал дээр бүтлгүй байдгийн шалтгаантай хүмүүс байгаа байхгүй юу? Айлгийн маань ээж аав хоёр нэгэндээ маш ихээр хайртай, ганц секунд ч тусдаа байж чаддаггүй заяаны анууд байсан хэдий ч аав нь маш залуудаа өөд болоод тэгээд ээж нь тэр сэтгэл зүйн зочрлоосоо болоод амьдралаас өрүүлсэн хүн байдгийн. Тэгээд айли ээжийнхээ тэр уу гашууг өөрийн биеэр мэдэрч үссэн болохоро жинхэнэ хайр яг үнэндээ өвдөлтөөс өөр юу ч авчирдаггүй юм байна гэд ойлгоцсон хайр дурлалаас зүхтааж амьдрсаар ирсэн болж таарж байгаа. Харин Jay болохоро байнгын л хэрүүл маргаантай нэгнийгээ үзэн яддаг гэж хэлж болохоор ээж аав хоёртойгоо өссөн болохоор би лав их нэртэй болохоор түүнийгээ чин сэтгэлээсээ хайрлж жинхэнэ хайр гэж байдгаа гэдгийг нотлоно гэж бодоод өссөн. Даанч тэгээд одоо хүртэл үерхсэн октоудаа чин сэтгэлээсээ хайрлаад бүх юмаа зориулсаар ирсэн ч дандаа л нөгөөдүүлдэ хаягдаад ашиглуулад дууссан одоо шархалцсан зүрхтэй good guy болж таардгийг. Манай хоёрыг ингээ хөөрхөн ярьсан сууж байхад нь машины эзэд нь багаажинд биологи хичээлээгээд байгаа байхгүй юу? Сүүлдээ бүр амар чанга дуурж агаад зүрхэнүүдийг дуудчихлгүй яах вэ? Мэдээж Али Jay хоёр зүгтах сонголт байсан ч гэсэндээ хэрвээ зүрхэн үдтийг ингээд амьд үлдээчихвэл дахиад баахан хосууд үхнэ гэж бодонгуудаа хамтдаа алалцгаар шийдээд буцснаа. Пөөлж шаасан. За тэгээд алсныхаа дараа маскын тайлаад харсан чинь ёстой ерөөсөө танихгүй харж байгаагүй баачка байлээ. Ямар ч л байсан манай хоёр ингэж ялалт авч чадсанаар Jay айгүй хөөрхөнтэй би хэдхэн цагийн дараа буцах нислэгтэй болохоор Сиэтлд өнгөрөх сүүлчийнхээ хэдэн цагийг чамтаа өнгөрөөмөр байна гэлтгсэн чинь айл юм уу дурак эцсэндээ ч юм уу сандарсандаа ч юм уу дараа ирэхээр чи уулзъя өнөөдөртөө би жоохон ганцаараа баймаар байна гэд татгалзаа надад. Харьцаад утсаар ирсэн бэстийн хүртэл загинж байгаа байхгүй юу? Чи одоо тэнэг юм аашиг сайхан айр гэж байдгийг олдвол алдаж болдгүй юм хаалм энэ төр гээл те. Тэгэхэд л Али Jay-г санаад эхэлсэн байгаагаа ойлгохоос гадна үнэхээр л ёстой сайхан баярлаа гэдэг юм шиг мэдрэмж төрсөн болохоор шууд л зориглож гараад онгоцны буудлын дээрээс Jay-г хайлаа. Гэсэн ч нэг сони юм болдг нь гинэт л утсанд нь танихгүй дугаараас дуудлага ирснээ. Хайр чинь надад байна. Мессежээр явуулсан локейшн дээр ганцаархнаа ирэхгүй болвол хайртай Jay-г чинь шатааж аллаа шүү гэж ахаас гадна цаанаас нь Jay те битгий ирээрээ та нар айлыгаар яах гээд байгаа юм бэ гэд амт тэмцсэн ойрлж идэг. Айли яг заасан локейшнээр нь яваад очиход зүрхэнүүдэд дүрээрээ сайхан Jay гүлцэн байж идгээс гадна маска тайлсан чинь дотроос нь ийм рандом Аз залуу гараад ирдэг. Айлыг нөгөө нэг цагдаагийн хэлц дээр Jay хүлээсэн байж ах үеэр ресепшны компьютерыг засч IT инженер гай байхгүй юу?
Тэгээд угаасаа тэ зүрхэн нүдэд ганцаараа биш гэдг нь ойлгомжтой болчихлоо шүү дээ. 2 хүн биш, бүр 3 хүн энэ алгуудын цаана байсан байвал яах вэ? Эхний хүн нь мэдээж манай Jay Ali хоёрын алсан тэр танихгүй залуу, хоёр дахь нь мэдээж энэ IT guy. Ой, Jay өөрөө бас байгаа. Нэр шүү. Гурав дахь нь болохоор зүрхэн нүдтийг мөрдөжсэн ахлах мөрдөгч Шоо Ажума маань байсан юм бэлээ. Шоо IT хоёр угаасаа хосууд тэгээд жоохон мэдрэл муутай кинки хосууд гэх юм уу да. Хосуудыг алах нь тийм гоё секси мэдрэмж төрүүлдэг гэж өөрсдөө хэлж идэгин. Яг үнэндээ тэр хоёр өнөөх Айлигийн эксийг нь найз охинтой нь алахаар төлөвлөж исэн ч гэсэндээ Айли Jay хоёрын үнсэлцгийг нь олж хараад хайлаад ховстуулаад за өстө энэ хоёрыг л алъя гэж төлөвлөгөөгөө өөрчилсөн юм байлээ. Тэгээд за Айлид буу өгөнгүүтэй та хоёр хосууд биш гээ үсттэй. Тэрийгэ нотлол та. Үнэхээр л хайргүй юм болвол Jay-г буудаад өөрийнхөө амийг авар. Эсвэл хайртынхаа төлөө өөрийнхөө амийг хороогоод Jay-г амьд үлдээ гэдэг сонголтыг өгч өгдөг. Айли бууг авангуудаа Jay тандаад би чамтай өнөөдөр л танилцсан. Гэхдээ бүтэн амьдралаа хамтдаа байгаагаар төсөөлөхөд ч бэлэн байлаа. Би чамд хайртай. Чаавас Айли уг нь бол Шоуыг буудъя л гэж бодсон юм байлээ л дээ. Даанч анхудаага буудаж байгаа болохоор ингээд Jay давхар буудчихж байгаа. Гэтэл яг уу те амьд нь үрхээр шархвал биш л дээ. Йоо! За тэгээд энэхүү явдлаас жилийн дараа манай хоёр хамтдаа өнөөх компанида маркетинг мэргэжилтнэрээ ажиллаад зөндөө олон амжилттай төслүүд хийдсэн маркетингийн хос шуугаанууд гэд нэрмэр авцсан. Айгүй амжилттай карьертай болцгооцсон байдаг. Валентины баяраар хамтдаа кино үзэж явах үеэр Jay ийм түлхүүр гаргаж ирээд хамтдаа амьдрах уу гэж асууж байгаа юм байна лээ. Jay угаасаа хаягдаа сурцсан болохоор Айлыг хариулахаас өмнө л шууд за зүгээр би угаасаа тэ жоохон яарад ээж магадгүй л дээ гэд бутанж яхад нь Айли нөгөө бүгж гаргаж ирээд надтай гэрлээч гэж асууж идэг галзуу. Би сайхан төгсгүй. Одоо өгөхөд өгнө. Ашаас дуусч. За тэгээ кино маань энэ дөрөд өндөрлж байгаа юм аа. What the fuck сайхан төгсчлөө. Яаж байгаа юм бол? Тэгээд өмнөх бичлэгнээс энэ бичлэг хүртэл айгу зайтай байлаа. Тэгээд бичлэг бичлэгийг айгу уучлаарай. Тэгээд одоо бас нэг ойрхон бичлэг орно. За тэгээд яг давхар нэг 2 бичлэгэн дээр ерөнхийдөө ажиллаж таарж байгаа байхгүй. Төлөвлөсөн байсан бүх бичлэгнүүд ерөнхийдөө жоохон худархаар болоо. За одоо угаасаа хударсан юм чи хэлж өдөө. Нөгөө нэг өхөж болох 1000 зам билүү. Тэгснээ бас нөгөө нэг юу эдэн штэ. Breaking the Magician's Code энтергээд нөгөө ийм амар хоёр дурсамжтай нэвтрүүлэг байхгүй. Тэгээд яг өөр сууг яг одоо энийг сонсоод энийг хусаад энэгээр бичлэг хийвэл л үсттэй. Гэхдээ яг би тэр хоёроор бичлэг хийчихсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь яг ингээ үзээд бичлэгийн зохиол моголоо бичсэн чинь бас нэг арай биш заяа. Гэхдээ яг тэр хоёроор хийж магадгүй л дээ. Гэхдээ ерөөдөө яг хийх гээд нэлээд төлөвлөсөн байсан. Нэлээд олон файл татцсан байсан. Тэгсэн чинь бас нэг жоохон хударч мудраад жоохон цаг алдсан. Тэгээд ерөөдөө нэг тийм байна. Тэгээд тэрнээс биш ерөөдөө бол бүхэл цагаа ерөөдөө ажилдаа зарцуулж байгаа шүү. За тийм байна да. Тэгээд дараа чимжлэг угаасаа яг удахгүй орно. Би давхар хийж байгаа. Давхар эдитэлж байгаа. Тэгэхээр тэрүүгээр уулзъя да. Тэгээд хэдүүлээ угаасаа дараачихаа бичлэгээр тунгуудахгүй уулзгуулахаар төвчээртэй сайхан хүлээж байгаарай. Хайртай шүү. За. Цагаан гой зүзүүлэр. Би ирүүл байгаастай guys. Би илүү ирүүл хүн байгаастай. Look at this. За тэгээ бичлэг дууслуу хүмүүстээ бүгд маш баярлалаа. Тэгээ та бүхэн Kik дээрээс намайг олж үзээрэй. Би Kik дээр өдөр болгон стрим хийж байгаа шүү гэдгийг хэлгээд таатай байна. За тэгээд come to Kik guys. I just do her hoes, kick that baby on my hoe.